Oh guys, энэ хүүпшлийг үзэж буй өглөө өдөр орой минь дахин нэгэн бичлэгээр шинэ камертай, шинэ гэрэлтэй, шинэ ревювтэй иргэн ирлээ. Энэ удаадаа кино ревю биш, саяхан шинээр нээлттэй хийсэн цомгийн тухай өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэхээр бэлдсэн байна. Тэгээд бичлэг рүүгээ орцгоё. Канадын алдарт дуучин Abel буюу The Weeknd 10-аад жилийн өмнө өөрийнхөө Trilogy 3 цомгийг гаргаж карьераа эхлүүлж байсан бол 2025 онд өөрийн сүүлийн трилогийнхоо сүүлийн цомог болох Hurry Up Tomorrow сая 12 хоногийн өмнө цацсан байгаа. Тэгээд би энэ цомгийг маш хүлээж ирсэн учраас өөртөө зориулаад ийм CD-г захиалж авсан байгаа. Тэгээд сая өөрөө диску нээсэн. Тэгээд дотор нь юу байсныг та бүхэнд одоо үзүүлье. Тэгэхээр CD-ийн дотроо ийм карт байгаа, ийм гарын үсэг, энэ гарын үсэг юм уу мэдгүй. Тэгээ ийм нүдний зураг байна. Тэгээ одоо энэ cover-ыг аваад дийлгэнгүүт эхлээд нэг ийм зураг байна. Ийм volcano-гийн урд зогсож байгаа юм шиг. Тэгээд ингээд дийлгэнгүүт timeless дууны cover дээрсэн тэр нэг зургийн нүднийх нь хэсэг байна. За тэгээд бүтэн ингээд нэх юм бол бүтнэх юм бол нэг ийм зураг байна. Тэгээ нэг ийм толинд гуруулсан толинд өөрийгөө хараад сууж байгаа зураг юм уу? Нэг ийм зурагтай байна. Тэгээд нэг гол CD маань тасгаар тэгээд ийм matte тасгаар өнгөтэй. Тэгээд дээр нь Hurry Up Tomorrow гэдэг саарлаар бичсэн. Тэгээд ийм цомог байна. Тэгээд би өөртөө анх удаа зориулж туртай уран бүтээлчийн CD-г авсан. Гэхдээ би CD-гэр нь бол сонсохгүй байх л да. Гэхдээ өөртөө зориулаад гоё сүвнэр болгоод авсан. Яг ревю рүүгээ орохоос өмнө баг зэрэг түүх ярив. Тэгээд би анх Weeknd-ийг 2010 хэдэн онд яг дөнгөж мейнстрим болохоос өмнө яг сонсч ирсэн. Тэр дуу нь болохоор The Next гэдэг Trilogy дотор байдаг дуу байгаа. Тэрийг яг бүр дуугаар нь биш зүгээр бүжгийн бичлэг үзэж явж байгаад тэгээ самсаргүй сонсч ирсэн. Тэгээ тэрний дараа яг I Can't Feel My Face дуугаараа маш том хит болоод дараа нь Beauty Behind the Madness, Kissland гэдэг том цомгууд гаргасан. За тэгээд миний хувьд яг Weeknd илүү гүн надад туссан цомог нь юу вэ гэхээр After Hours одоо энэ хүү Trilogy-гийн эхний цомог байгаа. After Hours цомог надад яг хойны үед гүн туссан цомог байсан. Тэгээд 22 онд гаргасан Down FM цомгийг ч гэсэн маш хүлээж байгаа сонсч ирсэн. Тэр үед ч гэсэн маш таалагдсан. Тэгээд одоо яг энэ Weeknd гэдэг дүрийн төгсгөл бол Hurry Up Tomorrow гэдэг Trilogy-гийн сүүлийн цомог маань гарсан байна. Тэгээд review-г орцгоё. Тэгээд энэхүү цомгийг би яг гарсан шөнө ажиллаа тараад орж ирээд сонссон. Миний ботсноос маш урт цомог байсан. Тэгээд хамгийн түрүүнд таалагдсан зүйлсүүдээ ярих гэж бодож байна. Хамгийн түрүүнд надад таалагдсан зүйл гэвэл мэдээж production байна. Weeknd After Hours цомгоос хойш ер нь production-ы чанар ерөөсөө унаагүй. Энэ цомгон дэр ч гэсэн тэр нь маш сайн харагдаж байгаа. Тэгээд маш олон алдартай продюсерүүд, уран бүтээлчтэй коллаб хийсэн. Тэднээс дурдах юм бол Mike Dean продюсер, Metro Boomin, Travis Scott, Future, Lana Del Rey гэдэг өмнө хамтарч исэн юм алдартай уран бүтээлчтэй хамтарсан байгаа. Дараагийн таалагдсан зүйл гэвэл энэ ер нь бол Weeknd-ийн өөрийнх нь юм staple болсон зүйл яг дуунууд хоорондын transition байгаа. Transition яг дуун доторх transition, дуу хоорондын transition энэ бүгдийг маш сайн тааруулж чаддаг. Энэ цомгийн дотор хид хідэн гайхалтай transition-ууд байсан. Бас нэгэн таалагдсан зүйл гэвэл маш олон төрлийн мэдрэмж өгч чадсан гэж бодож байна. Ерөнхийдөө бол Weeknd-ийн фэн хүмүүс нэлээд таалагдахаар ер нь хуучны Weeknd бас сүүлийн үеийн одоо ийм 80-аад оны vibe-тэй Weeknd нэмээд жоохон 90-ад оны vibe оруулж өгсөн нэг тийм олон төрлийн мэдрэмж авч болохоор альбом санагдсан. Тийм олон төрлийн мэдрэмж байгаа учраас одоо repeat value буюу дахин тоглоулагдах дуунууд маш олонтой байсан юм шиг санагдсан. Ялангуяа юм vibe бүх тийм chill
те юм үгийн сонсоход мэдээж Weekend-ийн лирикл байгаа ч гэсэн яг vibe-ийн хувьд яг маш олон сеттинг таарахаар дуунуудтай байсан гэж би хувьдаа бодож байна. За одоо харин баг зэрэг таалагдаагүй зүйлүүдээсээ дурдъя. Тэгээ хамгийн түрүүнд би өмнө хэлсэн 22 дуутай ерөөд бол 20 дуутай тэгээ 2 юм transition аудиотой юм урт цомог байгаа. Тэгээд өмнөх цомгууд нь нэг 15-аас 16 нэг 4-5 дуугаар богинохон байсан болохоор арай урт байсан нь надад баг зэрэг жоохон урт байсан жоохон тиймэрхүү санагдсан гэх юм. Тэгээд тэрнээсээ болоод яг би яг нөө ажиллаа тараад орж ирээ сонссон болохоор ч юм уу яг төгсгөлийн хитэн дуунууд айгүй зууралттай санагцсан яг урт байсан болохоор тэгээд дараа нэг 2-3 давтаа сонсоход бол төгсгөлийн дуунуудад илүү одоо туссан гэх юм уу. За тэгээд энэхүү ревю дээрээ би нэг 5 энэхүү цомгоос 5 өөртөө таалагдсан дуугаа онцлоё гэж бодож байна. Хамгийн түрүүнд онцлох дуу бол Cry for Me. Энэхүү дуу маань 2 хэсэгтэй дуу. Эхний хэсэг нь юм Latino African маягийн биттэй. Тэгээд төгсгөлийн хэсэг нь Metro Boomin орж ирж байгаа. Тэгээд эхний сонсолтоор л надад нэх юм тод тусаагүй юм. Тэгээд яг 2 сонссны дараа яг энэ цомгоос хамгийн их аманд орсон дуу бол энэ Cry for Me байсан. Эхлээд яг сонсоход тэр эхний хэсэг жоохон таалагдаагүй юм шиг байгаа. Тэгээд яг төгсгөлийн хэсэг бол яг угаасаа таалагдчихсэн. Тэгэхээр 2-3 сонсны дараа яг vibe-нд нь орж чадсан гэж бодож байна. Дараагийн дууг 2 дууг хамтд нь ингэж ярихгүй болохгүй байх гэж бодож байна. Тэгээд тэр нь Baptized in Fear тэгээд Open Hearts гэдэг 2 дуу байгаа. Тэгээд яагаад энэ 2 дууг зэрэг хамтд нь ярьж байна вэ гэхээр энэ 2 үнэхээр солиотой транзишнаар ингээ холбогддог дуу байгаа. Тийм одоо Yin Yang гал ус гэдэг шиг юм нэг нь юм удаан slow темптэй дуу бол нөгөөх нь бүр юм banger дуу байсан. Тэгээд яг lyrically хоёулаа dark lyricтэй. Гэхдээ яг vibe-ийн хувьд хоёулаа юм эсрэг юм vibe-тай 2 дуу байсан. Open Hearts ер нь бол надад энэ цомгоос хамгийн их таалагдсан дуу байгаа. Дараагийн онцлог дуу бол Take Me Back to LA. Би өмнө хэлсэнчлэн After Hours цомгоос миний хамгийн дуртай дуу Escape from LA байдаг. Тэгээд тэрний одоо original гэх нэшиг юм холбоотой дуу. Тэгээд энэ дуу ч гэсэн маш их таалагдсан. Зүгээр л юу ч бодохгүй ингээд гоё хөвмөр юу ч бодохгүй юм гоё хөвх мэдрэмж хөвж байгаа юм шиг мэдрэмж өгсөн дуу байсан. Тэгээд тэр надад маш их таалагдсан. За тэгээд миний сүүлийн онцлог дуу бол энэ цомгийн сингл болж гарсан Timeless гэдэг дуу байгаа. Playboy Carti-тэй хамтарч хийсэн дуу. Битэн дээр нь Pharrell Williams тэгээд Mike Dean хоёр ажилласан. Энэ дуу яг анх гарснаас ахуулаад надад угаасаа маш их таалагдсан. Тэгээд ерөөхдөө би дотроо бол Timeless дуу гэж боддог. Бусад хүмүүст нэх их таалагдаагүй юм шиг анзаарчихсан. Гэхдээ яг миний хувьд бол яг тиймэрхүү дуу байна. Тэгээд миний хувьд энэхүү цомгийг анх сонссныхан дараа 7.3 гэсэн оноо өгсөн 10-аас. Тэгээд сая 12 дооны дотор нэлээ олон удаа дахин сонсож жоохон бодож үзснээ эцэст 8.5 оноо өгсөн байгаа. За тэгээд бичлэгийнхаа төгсгөлд ерөөхдөө энэхүү цомог маань надад таалагдсан. Яг би амар өндөр хүлээлттэй байсан болохоор яг урам хугалах гэсэн бас айдас байсан. Гэхдээ миний урамыг бол ерөөсөө хуглаагүй. Тэгээд бас нэх бүр юм expectation давуулаагүй ч гэсэн яг сэтгэл хангалуун байгаад Able ч гэсэн Weekend гэдэг нэрээрээ дахиж уран бүтээл хийхгүй гэдгээ одоо зарласан. Цаашдаа өөр нэрээр хүмүүс зөвхөн шууд өөрийнхөө Able гэдэг нэрээрээ ямар нэг уран бүтээл хийн гэж ойлгосон. Миний бодлоор жүжигчний карьер хөөх гэж байгаа юм болов гэсэн хардлага байна. Шинэ юм хийх гэж байгаа, шинэ юм руу зорж байгаа одоо өнгөрснөө орхиж байгаад нь би Able-ийн өмнөөс өөрт нь маш их баяртайгаа дараагийнхаа уран бүтээлүүдтэй ч гэсэн гайхалтай зүйлийг бид нарт хүргэнэ гэдэг итгэлтэй байна. Өнөөдрийн энэ хүү бичлэгийг үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Bye.